Баруун өнгөрний гаргасан баг болцоот нь Монголын анхны мөнгөн тэмдэгт мөнгө их андуурал их байна. Үнэн дээр бол болцоот нь мөнгөн тэмдэгт бус тухайн үеийн засгийн газраас дотооддоо гаргасан өрийн бичиг байжээ. Баруун өнгөр нь улааныхантай байлдахын тулд Азийн морин дивизээ санхүүжүүлэх шаардлагатай болж мөнгө осгохын тулд богино хугацаанд өрийн бичгийг гаргасан байж болно. Хэрвээ ялаад ирнэ гэж бодсон бол тэр шүү дээ. Үүнээс үүдсэн болзоот барууных гих андуурал байна. Гэвч болзоотыг барууныг хүрээнээс явснаас 1-2 сарын дараа гаргасан байдаг. Мөн өрийн бичгийн хүү төлбөрийг ардын засгийн газар 2 жилийн дараа өөрөөр хэлбэл 1923 онд төлж дуусгасан байна. Болзоот хэмээх өрийн бичиг бол баруун өнгөрөнтэй ямар ч хамаагүй цаг хугацааны хувьд батлагдж байна. Баруун өнгөр нь голдуу цэргийн зорилгоор хүрээнд элдв үйлдвэр засварын газар холбооны газар нээж байсан ба Азийн морд дивиздэд зохих сэлбэлт хийгээд 3 дугаар сарын ихээр умард зүгт аялан байлдахаар морджээ. Барууны цэргийн сүүлч 3 дугаар сарын 21-нд хүрээнээс гарч явсан ба улаантнуудад бут зохиулаад сэлэнгээр дамжин ухарч явах замдаа 6 дугаар сарын 18-нд Сундаг гүний өдөржсөн Монголын морд дивизионтой таарч баригдсан ба монголчууд түүнийг Шитинкиний корпус тушаажээ. Юум болзооттой мантайл явсан хэрэг. Өрийн бичгийг 1921 оны 5 дугаар сарын 20-оос 11 дугаар сарын 20 хүртэл 6 сарын хугацаатай гаргажээ. Облигацт гарын үсгийн зураг талбигсан сангийн яамны сайд Чин Ван Лувсан цэвэн богд эзэн хаантнаа олон өргөгдсөний 11 оны 4 дугаар сарын 17-нд айлтхан засгийн газрын баталгаад тэмдэгт гаргах тухай мэдэгдэж зөвшөөрөл ирсэнд богд хаанаас 4 хоногийн дараа уг хүссэн ёсоор болгох тун хэмээн мотрлснаар Монгол улсын засгийн газар өрийн бичиг гаргажээ. Гэхдээ энд тухайн үед Монголд мөрдөж байсан тооллын уламжлалаас шалтгаалan аргын тооллоос 1 сарын зөрүү гардгийн учрыг хойно тайлбарлая. Монголын анхны өрийн бичиг үнэт цаас. Бага болзоот магадгүй Монголын засгийн газрын анхны үнэт цаас юм. Тэр үед ардын засагч гэж юу байлаа? Авдаг өгдөг нь хэд байлаа гэж ойлгодогч. Өр тавьсан нь богдын нарийнда манчир хутагт сэрэн доржийн тэргүүлсэн засгийн газар. Өрийг барагдуулсан нь ардын засаг байв. Өрийн төлбөрийг сунжруулан хойшлуулж, бодоо чагдарж яв нарын засгийн газар дамжуулан төлсөөр шалхан цулах дамдын базар засгийн газрыг тэргүүлж явах үед бүрэн барагдуулжээ. Ингэж сунжруулагч боломж засгийн газарт байжээ. Хэдий өрийн бичгийн хугацаа хагас жил авч цаашид 5 жил сунгаж болохоор үйлдсэн ажээ. Түүнээс хойш хүчингүй болохыг урдчлан заажээ. Энэ болзоот нь коммунист түүхээр хэрчин заагалсан хуучин феодал ба шинэ ардын төрийг эсрэг тэсрэг эвлэршгүй дайсан байсан тухай ойлголтыг няцаах Монголын төр засгийн уламжлал хэлхээ холбоог харуулсан нэгэн сонин баримт юм. Уг бичиг нь ердөө жилийн 6% хүүтэй хагас жилийн хугацаатай өрийн баталгаа бичгэлтэй. Харин тэр хагас жилд нь лавл өмнөх 100 жил дохиогоогүй олон үйл явдал Монголд болжээ. Тухайн үе засгийн газрын өрийн бичгийг болзоот тэмдэг хэмээн нэрлэжээ. Эндээс дүгнвэл нэгт баг болзоот барууных биш, хоёрт баг болзоот мөнгөн тэмдэгт биш болох нь батлагдж байна. Энэ түүхээс үзвэл хөрөнгийн зах зээлийн тухай ойлголт 1992 онд бус ардын засгийн газар байгуулагдж байсан 1921 оноос болзоот гэх үгээр Монгол үгийн санд орж иржээ. Энэ цагт бид өөрсдийгөө хөгжчихсөн гэж ойлгоод байна. Гэтэл энэ зууны эхэнд тухайн үеийн Монголын төрийг барьж байсан эрхмүүд санхүүгийн зах зээлд ухаантайхан тоглолт хийж байсан бололтой. Өнөөдөр л гэхэд манай олон хүн энэ өрийн баталгаа бичгийг мөнгөн тэмдэг хэмээн андуурч байгаа нь дээр нь бичсэн зүйлсээс болсон байж тун магадгүй. Учир нь болзоот тэмдгийн ард талд энэхүү баг болзоот баталгааны тэмдэг болвоос аливаа албаны газрууд бүх гайл татврын зэрэг дор бэлэн мөнгөний зүйлтэй адил тооны ёсоор авмуу гэж бичснээс болсон бололтой. Засгийн газрын баталгаад өрийн бичиг нь өөрийн дүнгээр мөнгөн тэмдэгтийн адил үүрэг гүйцэтгэх ухаалаг зохицуулалт хэрэгжилжээ. Харин цааш уншвал дор нь үүнийг эзэмшигчийн төлбөрийг үндэсний валютаар төлнө гэж англиар бичснийг ухаж ойлгох хүнгүй удсан бололтой. Мөнхөө дор нь $100 гэж бичснийг шууд Америк эсвэл тухайн үед хятадын Йоншихо тэмээх мөнгөн зоосны адил төлбөрийн үүрэг гүйцэтгэж байсан Таих тэмээх Мексик мөнгөн зоосыг хэлсэн гэж ойлгоод байх шиг байдаг. Гэтэл яахаараа доллар манай үндэсний мөнгөн тэмдэгт байдаг үлээ гэсэн асуулт гарах нь зүй.
Гэвч эхлээ засгийн газрын өрийн бичгийн түүхийг товч судалцгаая. Дэлхийн 2 дугаар дайны дараа бүгд найрамдах Монгол ард улсын засгийн газар цөөнгүй удаа облигац тарааж, иргэдийн гар дээрх бэлэн мөнгийг цуглуулж, гадаад худалдааны хангамж, хөрөнгийн дутагдлыг нөхөхөд хэрэгжилж байсан түүх буй. Түүхээс ганц л үнэн үлдсэнийг хэлэхэд лавл өнөө хүртэл облигацийн талаар монголчууд тов тодорхой ойлголтгүй байна. Өнөөх цэвэний үлгэрлвээс Швейцарлуугаа адил хөгжих гэдэг шиг үлгэрлвээс манай засгийн газрын зарах дуртай вексель бондлуугаа адил өрийн бичгийн нэгэн зүйл баталгаа цаасан юм. Авилгоонз гэдэг нэг гой суглаа байсан. Сүүлд хүүхэд тоглоо дуусгасан энэ төр гэж ярьдаг нь коммунизмын жилүүдэд манай засгийн газраас удаа дараа гаргасан улсын зээлэлгийн баталгааг хэлж байгаа юм. Феодализмын үед ч коммунизмын үед ч өрийн бичиг гаргаж баталгаа тарааж байсныг бодвол манай дотоод өр цоо шин юм биш ажээ. Данзангийн доллар ба баг болзоод тэмдэг 10, 25, 50, 100-ын дэвсгэр дээр гарч байсан бөгөөд 10, 25 дэвсгэртийг баг болзоод 50, 100-ын дэвсгэртийг доллар хэмээн нэрийддэг байжээ гэдэг дүгнэлт байдаг нь учир утга багтай. Бүгдээр л баг болзоод гэсэн нэртэй байх ба ингэж нэрлэхийн учрыг орчин үеийн хэлэнд орчуулбал богино хугацаад гэсэн утгыг агуулжээ. Харин өрийн бичгийн нэрлсэн үнийг үндэсний мөнгөнд тэмдэгдэхин улмаас доллараар илэрхийлсэн бололтой гэж таамаглаж болох. Гэвч яагаад заавал доллар гэж? Энд ч бас нэгэн учир бий. Ардын намын журам цэрэг өрийн бичиг гарснаас 2 сар хагасын дараа буюу 7 дугаар сарын 6-нд хүрээг чөлөөлсөн гэдэг. Гэтэл Монголын анхны мөнгөнд тэмдэгт доллар нэрээр 8 дугаар сарын 20-доор гүйлгээнд орж иржээ. 2 жил гүйлгээнд байлгаад улаантнууд Данзанд таач цаашаагаа л яваад байдаг болжээ дээ гэж сүрдүүлсээр хураан авч устгасан энэ мөнгөнд тэмдэгтийг өдгөө аман ярианд Данзангийн доллар гэж нэрийддэг. Учир нь доллар дээр сангийн яамны сайд Данзан гэж бичсэн буй. Хожим Данзантан өөрөө анх дахь үндсэн хууль батлахын өмнөхөн долларынхаа араас явсан. Тиймээс энэ доллар бол гарцаагүй Монголын анхны үндэсний мөнгөнд тэмдэгт мөн болж таарч байна. Ардын засгийн газар 7 сард засгийн эрхийг авч яам тамгын газраа байгуулад маш ахархан хугацаанд Америк нэгдсэн улсад Монголын мөнгөнд тэмдэгтийг хэвлүүлж амжих. Данзангийн доллар хулдаас мэт бүх цаасан дээр өнгө үзэмж төгс гайхалтай зогтсон мөнгөнд тэмдэгт байжээ. Үүнээс гадна тухайн мөнгөнд тэмдэгтийн бэлэгдлийг гаргах, мөн батлах гэх мэт учир бий. Мөн холбогдох нь баг болзоот өрийн бичиг дүрслэгдсэн 5 нүдтгэн Данзангийн долларт хас суурин дээр дүрслэгдэн оржээ. Ингэж бодвол Манчир худагтын засгийн газар үндэсний мөнгөнд тэмдэгтийг хэвлүүлэхээр бэлтгэсэн байсан ба өрийн бичгийг буцаан авах тэр цагт мөнгөө өөрөөр хэлбэл доллараар гүйлгээнд оруулсан байна гэж тооцсон бололтой. Коммунизмын үеийн сурдлаар богд хаан ба ардын намынхан дайсагналцж байсан гэсэн ойлголт сууснаас биш, үнэн дээр тэд маш оройн нэгт холбоотой байсныг сүүлийн үед бүгд мэдэх болсон тул нурших хэрэггүй буйзаа. Баг болзоотыг унших нь. Энд тэг 384.5 гэсэн сэрийн дугаартай 100 долларын нэрлсэн үнэ бүхий облигацийн зураг байна. Нүүрэн талд Монгол улсын сангаас олноо өргөгдсөний 11-р он 10 сарын 20 хүртэл хэмээх хугацаагаар гаргасан бүгд 100%-аас 6% хүү үржүүлж бүхий баг болзоот баталгааны тэмдэг. Энэхүү баталгааны тэмдгийг тушаалсан хүнд уг тогтсон болзоо. Сангийн яамнаас 100 янчааны бэлэн мөнгөний зүйлийг гүйцэтгэн төлмөө. Үүний тул гарын зураг талбисан сангийн яамны тэргүүн сайд гээд мотрын тэмдэг даржээ. Ажиглавал лувсан цэвэн сангийн сайдынх мөн бололтой байна. Бас сангийн яамны зөвлөх төшмөлгээд Орос гарын үсэг байна. Тэр үед сангийн яамны зөвлөхөөр Лаврив хэмээх Орос хүн байсан нь гарын үсгээ зуржээ. Тэгээд нийслэл хүрээ. Олноо өргөгдсөний 11-р он 4 сарын 20 гэжээ. Ар талд энэхүү баг болзоод баталгааны тэмдэг болвоос аливаа албаны газруудад бүх гайл татврын зэрэг дор бэлэн мөнгөний зөвлөлтөй адил тооны ёсоор авмуй. Баталгааны тэмдгийг энэ он 10 сарын 20-оос эхлэн сангийн яамнаа билээхэн мөнгөний зүйлээр солиулан хураамын хэмээх болзоондор үл тушаасан тэмдгийг дараа болох 5 жил дотор солиулж болохоос гадна хэрв мөнхүү цагт сольж үл чадсан тэмдэг болох аваас хэрэгсэх үгүй боломгүй. Баталгааны тэмдгийг баригчдад 100 янчаан тутмаас 1 жилд ор 6 янчааны хүү үржүүлэн ашиг боломгүй. Хэмээсэн ашигыг сар дараалан өнгөрөөсөн сар бүр бодож харин тэмдэг гарснаас эхлэн 1 жилийн хүүгээс хэтрүүлэхгүйгээр олгомгүй. Энэ хүү болвоос баталгааны тэмдгийг бэлэн мөнгө зүйлээр солиулахын цагт хамтаар сангийн яамнаас гүйцэтгэн төлмөө гэжээ. Дээр нь сангийн яамны баталгаа гэсэн бичгтээ тамга даржээ.
Хоёр талд нь зурхаан цифрээр 100 гэж бичсэн ба тэмээний зурагтай байна. Дор нь англиар буюу үүнийг эзэмшигчийн төлбөрийг орон нутгийн мөнгөн тэмдэгтээр 1921 оны 11-р сарын 21-ээс төлнө гэж тодорхой бичжээ. Энд бас нэг анхаарал татсан хэсэг байгаа нь Монгол үчээр 10-р сарын 20 хүртэл гэсэн атал Орос англи бичгтээ Григорийн тооллын 11-р сарын 20 гэсэн байна. Энд олон өргөгдсөний тооллын зөрүү гарч байж тун болзошгүй. Өөрөөр хэлбэл Монгол улс тусгаар тогтнолоо 1911 оны 12-р сарын 29-нд зарласан тул Европын 1911 оны 12-р сарыг олон өргөгдсөний 1-р оны 1-р сар гэж тооцоод шууд 1912 оны 1-р сарыг буюу ердөө 3 хоногийн дараа олон өргөгдсөний 2-р оны 1-р сар гэж тоолсон байх учиртай. Чухам иймээс өрийн бичгийг гаргасан олон өргөгдсөний 11-р оны 4-р сар нь нийтийн тооллын 5-р сар болох юм. Тиймээс болзоотыг яг үнэндээ 1921 оны 5-р сарын 20-оос эхлэн арилжжээ гэж үзэж болохоор байна. Ингэвэл барууноос бүр 2 сараар алсарна. Энэхүү мөнгөн тэмдэгтийг малаар баталгаажуулж гаргасан ба 10-т нь хоньны, 25-т нь үхрийн, 50-т нь морины, 100-т нь тэмээний зурагтай нь үүний баталгаа. Бас малаар сольдог байсан гэх нь ихээхэн бүдүүлэг ташаагаад тэр үеийнхний дэндүү бүдүүлэг тооцсон гэхээс илүүтэй бид өөрсдийгөө бүдүүлэг тэнэг харагдуулсан хэрэг болно. Учир нь энэ өрийн бичгийн сангийн яамны баталгаатай үндэсний долларын үнэтэй байна. Гагцхүү ялгах үнийг тодруулахад малын зураг хэрэг болсон бололтой. Болзоотын модон барыг хүрээний модон барын даамал сэлбэрч хар гар тэмээх лувсан гомб уралсан байна. Анхны мөнгөн тэмдэгт данзангийн долларын зургийг ч энэ хүн гаргасан байх магадaltaй юм. Гэвч баг болзоот тэмдгийг гараар баралсан мэт харагддаг. Магадгүй тэр болхтуу хэвлэл нь хүрээний хэвлэх үйлдвэрийн технологийн чадамжтай холбоотой ч байж болно. Харин долларыг гадаадд зарим хүн Оросд хэвлэсэн гэдэг. Доллар бол маш гоёмсог мөнгөн тэмдэгт болсон байдаг. Баг болзоотын барыг сийлсэн гэгддэг хүрээний харгарт лувсан гом бол Богд хааны төрийн хас тамгыг сийлсэн хүн юм. Богд хаан төрийн хас тамга шашны алтан тамга өргөсний нөгөөг Бараашир гүн хэрхэн цутгуулсан тухай өмнөх нэвтрүүлэгт өгүүлсэн билээ. Дотоод хэргийн яамны сайд Даалам Цэрэн чимэд төрийн хас тамгыг харийн хүнээр бус Монгол дархнаар сийлүүлнэ гэсний үүднээс чулуучин хайж Ванган аймгаас лувсан гомбыг олсон гэдэг. Харгарт лувсан гомб хэмээх энэ хүн урд нь хүрээний сангаас үлэмж хэмжээний мөнгө зээлдэн авч 8 хийхээр Бээжин ороод ашиг алдаж нутагтаа буцаж чадлагүй 3 жил суухдаа чулуу урлах эрдэм сураад багжаа авч ирсэн гэдэг. Тэрээр тамгаа хийж дуусгасанд дотоод яамны сайд Цэрэн чимд үзээд соён бүсгийг тамгын хүрээнд багтаагаагүй зэрэгцээ дэндүү удаан хийлээ хэмээн лувсан гомбыг донгоцсонд хариуд нь тамгын үсэг хүрээндээ багтаагүй явдал болвол манай улсын хил гадагшаа тэлхийн шинж тэмдэг гэж маргасан гэдэг домог байдаг. Үнэн дээр яс уламжлалаар соён биеийн бэрэг тэмдгийг дэтгэж хийсэн мэт харагддаг. Хаш тамга хийсэн лувсан гомбод шан харамж өгсөнгүйд гомдсон лувсан гомб хаан төрийн тамга урлсан хүнийг нэг бол насан туршсан цалин пүнлөө өгч асран тэтгдэг. Эсвэл толгойг нь авдаг гэсэн хуучны үг бий. Хэрхийг хаан эзэм нь өөрөө мэдтгүү хэмээн айлтгал өргөжээ. Богд хаанаас түүнд насан туршсан сар бүр 30 янчаан олгох зарлиг буулгасан ажээ. Тэрээрийн тусгай ирэх ямба 1921 онд ардын засаг мандтал эдэлжээ. Харин ардын засгийн газрын 1921 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 8 дугаар хурлын 14 дугаар зөвлөлд тамга хийсэн лам лувсан гомб дарга өндөр гонгор нарын нэгэн биеийн гавьяа хишигт үрд салин эдлүүлэх нь нийлэлцэхгүй учраа сангийн яамнаас тэдэнд хэр зогсоор мал имийг олгоод хоошид тассан зогсоохоор тогтов гэж заасан байдаг аж. Харин өдгөө Богд хааны хас тамга Монгол банкны Эрдэнэсийн санд хадгалагдж байна. Бас нэгэн сонирхолтой мэдээ байна. Монголын үндэсний мэдээллийн Монтой агентлагаас эрхлэн гаргаж байсан 7 хоног тутмын хураангүй сэтгүүлийн 1923 оны 2 дугаар сарын 25-ны ним гарагийн 69-р дугаарт нэгэн мэдээ байна. Засгийн газрын үйл ажиллагаа болонд облигацийг хураана гэсэн мэдээг бүрэн эрхээр нь сэрвэлвэл өнгөрний үед гаргасан богино хугацаат зээлийн суглааг хүлээн авахыг зогсоож хүлээн авсан облигацуудыг устгах тухай хүсэлтийг сангийн ам тавьжээ. Суглааг солих явдлыг зогсоох нь хүн амын аж ахуйд аливаа дасалтал гаргахгүй гэж үзээд засгийн газар сангийн яамны хүсэлтийг хүлээн авахар шийдвэрлэжээ гэсэн байна. Мөн 1923 оны 4 дугаар сарын 29-ны мэдээнд ойрын ирээдүйд өргөөгийн дунд сургуульд 2 давхар том барилга барьж өгнө. Барилгын төсөвт $50,000 төсвөлөөд байна гэжээ.
Энэ мэдээнээс үзвэл засгийн газрын облигацийн төлбөрийг ардын засаг болцсон ёсоор 6% хүүтэйгээр 1923 оны хүртэл доллараар яг 2 жил төлжээ. Одоо олон хүний нүд оройдоо гармүй. Барууны өрийг ардын засаг төлөх ямар учиргүй. Эндээс гарцаагүй дараах дүгнэлт гарч байна. Баг болзоод хэмээх баталгаат өрийн бичгийг бараан өнгөрнийг явсны хойно Монголын засгийн газар санхүүгийн хүндрэлээ шийдэх зорилгоор гаргасан байна. Нөгөө учраас бараан өнгөр нь улсын бүх орлогыг дайны зардалд авч явсны хойно хоосорсон сангаа тэтгэх ухаан сийлж энэхүү аппликацийг гаргасан ч байж болох. Тухайн үед засгийн газарт гадаад дэмжлэг их юм байсангүй. Зээлэг өгөх улс оронч байгаагүй. Төвдөөс өөр улс хүлээн зөвшөөрөөгүй цаг билээ. Хятадтай байлдаж хөөн гаргасан Улаан Оростой хутгтын засгийн газар харилцаагүй. Тэрч байтугай облигац нь дам утгаараа алс орнуудын бүгд наримт хулстай хийсэн дайныг санхүүжүүлэх хэрэгсэл болсон байхыг ч үгүйсэхгүй харагдаж байна. Япон сүүшүү жаныг дэмжсэн учраас монголчууд дургуутсаж харилцаа байсан. Харин санхүүгийн хувьд Америк баримжаатай болохыг хичээж байсан мэт. 1921 оны 4-р сард гаргасан өрийн бичгээр боссон мөнгөөр ардын засагч тэнхрэх бололцоо олжээ. Харин анхны мөнгөн тэмдэгтийн зураг эхийг бэлэн болгоод сангийн амны тэргүүн сайд данзан хүү сангийн нярв даваа гэсэн бичгтээ гаргасан байна. Өөрөөр хэлбэл долларын зургийг ардын хувьсгалаас өмнө гаргаж хэвлэхийг ардын хувьсгалын дараа хэвлэжээ. Учир нь доллар дээр олон өргөгдсөний бус Монгол улсын 11-р онд хэвлэв гэжээ. Шин засаг байгууламгцаа дорны уламжлалаар оны цолыг ингэж өөрчилсөн юм. Гэхдээ оны цолыг 1924 оны анх дахь үндсэн хуулиар албан ёсны болгож хуульчилсан билээ. Мөнхүү долларын дээр хүүгийн нэрвийн нэрийг хэвлсэн нь баг болзоотын хүүг төлөх учирт байж болзошгүй байна. Баг болзоот ба данзангийн долларын хээ зохиомжийг харвал ийм л байхаас аргагүй. Гагцхүү облигацийг хүрээнд модон бараар хэвлэж байсан. Долларыг гадаадад хэвлүүлсэн тул өнгө үзэмж чанарын хувьд өөр мэт харагдаж болзошгүй. Одоо харин судлаачдад баг болзоот облигац хэдэн хувь борлогдсон, хичнээн хэмжээний мөнгө цугласан, түүнийг юунд зарцуулсан зэргийг тогтоох учиртай байх. 1923 оны хүртэл 2 жил төлж барагдуулахыг бодоход овоохон борлсон байх талтай юм. Хожим 1950-аас 1970 оны эцэг хүртэл хэд хэдэн удаа облигац гаргасныг бодвол бас ч муугүй туршлага байж болох талтай юм. Өнөөх хачиг дууцангийн өхөн хөөцөлдөг язраг шахтлаад харгалсан 9 сайхан шарн 5-1 бүрэн цэн цагаан мөнгөний ханштай 25 долларын үнэтэй жилийн 6% хүүтэй 9 чирхэг облигац биш биз? Өөрөөр хэлбэл тухайн үед 5 долларыг цэн мөнгөний ханштайгаар гүйлгээнд хэрэглэж байсныг бичиг үсэг тайлагдсан хэн бүхэн уншаад ойлгомоор.